Сайн байна уу? Ана байна. 안녕하세요. 저는 레타라고 합니다. За тэгэхээр та хэд ойлгосон бах. Би яг одоо Солонгостойгоо болохоор Солонгос сурдаг оюутантай зочинтой ярилцлагынхаа дугаарыг эхлүүлж байна. За ингээд зочинтойгоо дэлгэрэнгүй танилцъя. 저는 урт насны үед би болохоор Сөүл хотын сургуулийн эдийн засгийн дахин суралцдаг оюутан байна. Аха. За манай уламжлалт тасалт байгаа. Гадаадд энэ суралцдаг монгол оюутнуудаас асуудаг. Яагаад анх Солонгос руу ирвэ? Тэгээд Солонгос ирсэн түүхэн За миний хувьд юм бол би болохоор хөдөө өссөн. Тэгээ хөдөө байдаг байсан болоод тэр яг нэг гадаад сурна гэдэг бол миний төсөөлтөд багтдаггүй байсан. Иргэн тойрны орчноос хамаарат хүний нөгөө нэг төсөөлөн бодох чадвар тэгээд мөрөөдлийн төч юм бол бэлдэг штеп. Би болдог штеп. Тэгээд миний хувьд юм бол гадаад сурна гэдэг бол зүгээр ингээд ерөөсө төсөөл багтдаггүй тэр талаар ч баг боддоггүй байжгаад коронавигийн үеэр болохоор солонгос хэлийг эрчимдээ сурч эхлээд тэгээд яг 12 дугаар ангиас сурч эхлээд оноо аваад бакалаврт шууд ирсэн байгаа. Тэгээд голлох солонгост ирсэн шалтгаануудын нэг нь болохоор солонгос улсын сургалтын бүр бусад Европ улсуудтай харьцангуй бага байдаг. Хоёрдугаар гэх юм бол тэтгэлэг аягүй сайн болдог. Гуравт нь гэх юм бол боловсролынхаа систем улс орнуудтай харьцуулахад бас үнэхээр өндөр чанартай боловсролыг олгохоор даваа талтай гэж үзээд шийдвэрсэн байна. ухаалаг сонголт хийсэн байх шүү. Тэгэхээр ийм дараагийн асуулт нь одоо саяны хариулттай холбоотой асуулт л та. Бусад улс орнуудтай ингээд харьцуулаад харах юм бол яг Солонгос сурахын тэр хамгийн гол давуу тал нь юу юм болоо? Яагаад ингээд Японд биш тэгээ Америкт биш Солонгост сурья гэж бодох юм бол ийм онцлог байгаах гэж бодож байна л доо. Боловсролын систем юм болоо өмнөх хариулттай ингээд холбоо бодвол боловсролынхаа систем мэдээж өндрийн хувьд өндөр. Тэгээд дээрэс нь эдний хувьд юм бол Аз хүмүүс шүү дээ. Тэгээд алтай язгуурын ижлэх нөгөө алтай язгуурын хэл учраас бас сурахад илүү манайхад хялбар байж магадгүй. Хоёрдугаарт нь гэх юм бол миний мэрэгжил болохоор би бол эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Эдийн засгийн чиглэлээр Солонгос улсад суралцсан бол илүү надад даваа талтай юм шиг санагдсан. Илүү туршлага баримлуулна. Тэгээд Солонгосын хувьд гэх юм бол маш богино хугацаанд бол эдийн засгийн эрчимтэй хөгжөөд тэгээд дээрэс нь энэ одоо төвшөнд хүрсэн шүү дээ. Бид нар л одоо мэдж байгаа. Тэгээд заавал Солонгост ерөөдөө эдийн засгийн чиглэлээр суралцж байгаа санагдчихсан. Мэргэжлийнхаа чиглэлээс хамаарат сонголт өөр байж магадгүй. Миний хувьд гэх юм бол яг мэргэжлийн холбоотой. Түрүү ихний асуултанд хариулжахдаа хэлсэн шүү дээ ингээд тэтгэлэг их болтгоо гэж Солонгос сургыг гэвэл. Тэгээ одоо ингээд тэтгэлэг нь ямар төрлийн тэтгэлгүүд вэ? Одоо засгийн газрын тэтгэлэг, их сургуулийн нэрийн тэтгэлэг гэдэг ч юм уу. Ерөнхийн ямар шаардлага тавигддаг юм болоо тэтгэлгүүдэд нь ерөөхдөө голчлон хуваах юм бол их сургуулиудын тэтгэлэг байгаа. Байгууллагуудын тэтгэлэг гэж байгаа. Засгийн газрын тэтгэлэг гэж байгаа. Засгийн газрын тэтгэлэг бол мэдээж маш бага хүмүүс квоттай. Байгууллагын тэтгэлэг, их сургуулиудын тэтгэлэг гэх юм бол нэлээ их олдцтой. Учир нь хэлнийхээ оноотой 10 жилийн дундад дүн ч юм уу те идэх нийгмийн үйл ажиллагаа уралдаан тэмцээн гэдэг. Тэгэхээр зүйлүүдээ сайн илтгэсэн байх юм бол айгүй олдцтой. За тэгэхээр дараагийн асуулт асууя. Манай Уртагийн хувьд одоо Солонгост 2 жил гаруй 2 жилийн хугацаанд амьдсан байна шүү дээ. Тэгэхээр Солонгосоос чамд юу хамгийн их таалагдчихээн? Таалагддаг 3 зүйлээ хэлээч гэвэл юу хэлэхээр байна? Нэгт юм бол сүүлийн үед нэг анзаарч байгаа зүйл нь одоо нэг өөрсдийнхөө гараар юмыг бүтээсэн хүмүүс аягүй байдаг. Солонгос. Тэгээд яг миний чиглэл сурч байгаа чиглэл тийм болоод тэр эдийн засгийн нөгөө санхүүгийн холбоотой чиглэл болоод тэр үеж магадгүй л дээ. Миний хувьд юм бол яг юмыг тгээс нь эхэлсэн хүмүүс энд яг бүгднгийн суурьас нэг мэддэг хүмүүс аягүй байдаг болохоор тэр хүмүүсээс ментор авдаг ч юм уу. Тэр хүмүүстэй ингээ уулзах боломж аягүй өндөр. Тэгээд яг хажууд одоо жишээлх юм бол хүн чинь нөгөө нэг яг өөртөө ээжлэх юм ч юм уу те өөрийнхөө яг нөхцөл байдал байсан хүмүүсээс зөвлөгөө авдаг ч юм уу. Тэгээд амжилтанд хүрсэн хүмүүс ингээ харах
дуртай байдаг шүү дээ. Би яг тийм төрлийн хүмүүс магадгүй. Тэгээд Солонгост болохоор яг юм тгээс эхлээд хилцэн хүмүүс аяух байдаг болохоор тэр хүмүүстэй уулзах боломж тэ дээрээс миний яг хүрээлэл байдаг хүмүүсийн хувьд гэх юм бол бас яг нэг эдийн засгийн яг өссөн оршин гэсэн аяух хүн байсан ч гэсэндээ одоо мундаг сургууль дараад амжилттай явж байгаа хүмүүс байдаг. Яг сэтгэлийн явж гэсэндээ турсан зүйл нь ч гэсэн өөр байдаг болохоор яг тэр хүмүүстэй ингээд юм яриа нийлэх юм. Хүрээллийн хувьд аяух гоё гэж байна. Хамгийн нэгдүгээр хүрээллийн хувьд аяух. Тэгээд хоёрдных юм бол ажиллах боломж мэдээж хүмүүсийн хувьд аяух. Тэгээд ажиллах боломж ихтэй. Гуравдных юм бол тийм соёлын хувьд болохоор одоо Монгол улстай Азийн улс орн болохоор одоо соёл нь жоохон төстэй. Тэгээд хүмүүс нь аяух илэрхийлсэг гаднаас үүдээ харж байгаа гэсэндээ хүнд аяух туслахыг хичээдэг. Аяух өөрөх зүйл. Тэгээд аяух тусч хүмүүс байдаг. Тэгээд мэдэрсэн. Тэгвэл одоо энэ жоохон таалагдаагүй гэсэн тийм байна уу? Тийм байхгүй юу эсвэл таалагдаагүй гэсэн илүү нэг эдний нийгмийн асуудал байж магадгүй. Боловсролын систем тийм жоохон асуудал байж магадгүй. Тэрний юу байсан бэ гэхээр юу ч ингэж мэдхгүй өөрсдийнхөө зорилгыг тодорхойлоогүй өөрийнх нь мөрөөдөлж бий болоогүй өөрийгөө олж хүмүүстүүд байж ил гинт та нар одоо ийшүүгөө одоо их сургууль аваад хоорондоо өрсөлдөв. Тэгээд өрсөлдөв. Гэтэ ингээд ямар ч нэг сургууль авлаа хүмүүс тэгээд ямар ч ад жаргал хүмүүс юмсан нийгмийг бол бүтээж байгаа байхгүй. Тэгээд өөрсдийнхөө зорилго мөрөөдлийг мэдэхгүй байгаа юм чинь нэг сургуульд орно. Тэгээд нэг сургууль талаа ямар ч нэг мэрэгжил ямар ч хамаагүй тийм мэрэгчлэрээ сурна. Тэгээд ажлын байрнаар гарна. Өөрийнх нь хүссэн мэрэгжил өөрийгөө олж чаддаг болохоор яг нийгмийн жоохон ад жаргалгүй тэгээд тийм болоод иж нэгийн хэвийн тийм байгаа. Нэгийн хэвийн л ингээл ажиллаад хүү хата ажиллаад байдаг гэдэг ад жаргалгүй хүмүүс. Тэр би бас жоохон тэгж бодсон. Саналны чинь. Би бас ирээд одоо Слогост ирээд миний хамгийн их мэдэрсэн зүйл нь юу гэхээр амар завгүй хүмүүс. Зүгээр л амьдралын хэмнэлэн ч гэсэн зүгээр л завгүй. Яг асуулт болохоор одоо цаг төлөвтэй холбоотой асуулт. За манай уртагийн нэг өдөр хэрхэн өнгөрч ийн вэ? Тэгээд ингээд өөрийнхөө их цагийг юунд зарцуулж байна вэ? Мэдээж одоогоор өөрийнхөө нэг зүйл ихлүүлээд явж байгаа. Хувийн бизнес юм. Тийм ерөнхийдөө хийж болно. Юу сонирхолтой ч бид бүхэнд нууц биш үү? Тийм нэг юм ихлүүлээд явж байгаа. Нууц юм байна. Тэгээд өөрийнхөө юм ихлүүлээд явж байгаа. Тэгээд тэрэндээ жоох анхаарал төвлөрүүлээд хичээлдээ яг мэрэгжлийнхаа чиглэлээр бол ажиллах гэж байгаа учраас одоохондоо 4 жилийн хугацаанд яг одоо үлцэн 2 жилийн маш үр бүтээлтэй мөрөглөө өөрийгөө жоох хөгжүүлэхэд анхаарлаа хандуулад хичээлдээ нэлээд анхаарлаа хандуулж байгаа. Цагаа хичээл намдаа зарцуулж байгаа. Тийм болохоор жоох цаагүй байгаа л та. Тэгээ энэ дагаа оюутнуудыг харж байхад нэг ажиллаад сураад ерөнхийдөө ингэ нөгөө юм хоёр ийм чухал юм байгаа. Тэр хоёрыг хослуулахад айгүй хэцүү байд юм шиг санагцсан. Одоо чиний хүрээлэл лийн оюутнууд гэсэн ерөнхийдөө тийм байна уу те? Яг сураад төлбөр болоод ажиллаад нэлээд байдаг. Ажиллаад төлбөр болдог. Гэтэ ингэ найзуудаас ингэ асууж хахад тэгж байгаа хүмүүстэй одоо аль нэг юм орхигдох хаа миний бодлоор. Тэг ерөнхийдөө асууж үзэхэд танаа тэгж хариулдаг. Яг би ажиллаад байгаа юм гэдэггүй байна. Эсвэл ажиллаад үндэ үлдэж байгаа мөнгө алга сураад бас ингэ үлдэстэй зүйл алгаа. Тэгээ чи ингэ 2 жилийн хугацаанд сурч байгаа. Чиний мэрэгчлээс олж авч чадсан үнэхээр одоо тийм гоё мэдрэмж авсан зүйл байгаа юу мэрэгчлийн хадлаар гэд асууж хахад бас зарим хүмүүс нь бол тэгэхээр мэдэхгүй байсан. Тэгэхээр ингээ хараад үзэхээр хитрхийн нөгөө манай Монголын нөхцөл байдал жоохон хүнд болохоор тийм ч болов. Бид нар уунал сурах гэж ирсэн. Тэгээ тэрийгээ жоохон мартаад өнөө маргааш хоол, өнөө маргааш хаа хүмүүс зүгч юм дээ. Тэмгүй зүйл хитрхийн ингээ анхаарад байгаа болохоор жоохон хэцүү байж магадгүй. Тэгээ цаанаасаа яалч юу тийм нөхцөл байдал байгаад байгаа болохоор яах ч аргагүй л гэхдээ жоохон хичээгээд Монгол багтаа сайн бэлдээд тэтгэлэг аваад ирээсэй л гэж би бодож байна. Тэгээд зөвхөн 4 жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлэхэд анхаарахад сурахыг болгоор тэгээд 4 жилийн хугацаанд яг өөрийнхөө дуртай мэргэжлийг сурч байгаа бол тэгж төгсчоод тэр одоо гаргасан зардлаасаа илүү хэд техник олж чадсан шүү дээ. Тийм болохоор яг дуртай мэргэжлээрээ тэтгэлэгтэй сураасаа л гэж үзэж байна. Сайн нөгөө төгсчөөд гэсэн чинь юм бодол орж ирсэн. Одоо би Оросынхаа их сургуулийг төгсчөөд Монголд очиж ажиллана гэдэг юм бодолтой байхгүй.
Тэгээд чиний хувьд одоо 2 жилийн дараа төгсөн шүү дээ. 2 жилийн дараа төгсөж очиод төгсөөд Монголд очих юм уу? Эсвэл энд үлдэх юм уу? Жоон төлөвлөсөн юм байгаа л да. Тэгээд Монголдо бол яванд очих төлөвтэй. Очих нь л очих. Очих нь бол очих. Гэтэ тэр бол өөрийгөө хөгжүүлээд туршлагажаад жоон юм хийж үзэлтэй байгаа. Илүү хөгжүүл тэгээд дараа нь ингээд зүг. Гоё хариулт байна. Тэгээ энд байгаа оюутнууд хэрхэн төгсөөд хэсэг хугацаанд солонгостой үлдээд тах шүү дээ. Тэгж үлдэх боломж байд юм хуулаараа. Болно. Тийм болдог. Хэдэн жил байж болд юм бол 1 жил орчим би тэр талаар бас яг ямар ч төгсчөөд 1 жил орчим ажил хайх виз гэдэг авдаг гэсэн. Тэрнийхээ дараагаар ажилд орчих юм бол ерөөдөө бас виза сонгуулдаг юм. Эсвэл ажиллахааргүй байвал тэр 1 жилийн хугацаанд байж авах хугацаанд ерөөдөө мастерын виз бол өсдөг гэж өсдөг хүмүүс бас байт юм лээ. Гэтэ миний хувьд юм бол эхлээд мэргэжлэрээ ажиллаж үзчихээд хэдэн жил ажиллаж үзэж мастер өсөлтөө байгаа. Дараагийн асуулт маань болохоор солонгос суралцдаг монгол оюутнууд их байдаг шүү дээ. Тэгээд энэ оюутнуудтай чи юу хэр холбоотой байдаг вэ? Эсвэл одоо жишээ нь манай Оросын албаны улсад болохоор Оросын албаны улс дахь монгол оюутны албаа гэж байдаг хгүй. Тэгээд тэр оюутны албаа маань Орос сурж байгаа оюутнуудтайгаа ингээд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулад аюу юм гоё нэгдээд их юм хийдэг байхгүй юу? Тэгээд би тэр үйл ажиллагаануудыг бас ингээ хараад ямар мундаг юм бэ л гэж боддتي. Тэгээд энд байдаг оюутнууд хоорондоо хэр холбоотой байд юм болоо? Одоо манай Оросд байдаг шиг тийм тогтсон холбоо инээтрээ тийм байдгүй гэж асуумаар байна. Мөн байхын хувьд байдаг юм билээ. Гэхдээ жоохон ажиллаа хийдэггүй юм шиг надад санагдсан. Хамгийн гол нэг юу энэ сурж байгаа хүүхдүүд чинь ялангуяа гадаад орно солонгос сурж байгаа оюутнууд бол мэдээж маш их байгаа. Тийм хаад хамгийн нэгтгэх хэвээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй солонгос. Тийм хаад юу ажиллаа хийдэггүй. Тийм оюутны албаны нэгдсэн зүйл байсан. Гэтэ одоогоор болохоор шинэ нэгдсэн зүйл нэгцэн байгаа шүү гэнэ. Тэр нь ч гэсэндээ идэвхтэй хүсэлтээ гаргаад нэг дээрээ хэлмээр байна. Тэр одоо эсүг гэдэг нэгдсэн зүйл бол нэгцэн байгаа. Энэ нэгдсэн зүйлээ өгөх юм бол солонгос байгаа оюутнуудыг нэгтгээд цаашдаа бол холбоог нь бол холбоо марлыг нь жоохон сайжруулад өөртөө илүү хөгжүүлэхэд анхаарах. Дээрээс нь одоо сомбэ хүүбэ дээд курсын оюутан одоо доод курсын оюутнуудыг одоо туслах юм тийм ментор програм үйл ажиллагаануудыг бол тэмдэглэлтэй явуулах төлөвтэй байгаа. Тэгэхээр тэр нь ч гэсэн авах хамрагдаасаа явуулах гэж хүсэж байна. Гоё юм болох гэж байгаа юм байна. Таад нэг дээрээ. Гэтэ миний Орос сурдаг. Миний YouTube ч ер нь Орос сурдаг хүмүүс хүрээд тах шиг байдаг шүү дээ. За ер нь ингээд би бас яг чам шиг ингээд Оросд яг 2 жил амьдраад тэгээ наашаа ирсэн шүү дээ. Би бас ингээд 2 жил гэрээсээ хоол солоос амьдсан байна. Гэрээ хэр санаж байна. Нутгаа би санаж байна. Гэрээсээ гараад ээжигээ санаж байна. Яг үндэ нэг санахгүй байгаа. Гэнт хитрхийн нэг завгүй байгаад байгаа марцчихдаг байж магадгүй. Тэгээд яг урдах жоохон хийх юм ихтэй болохоор санаатай гарахгүй нөө. Тэгээд санаатай гарахгүй гэж юм уу. Тэгээд ерөөд гайгүй байж шүү дээ. Яг чам шиг би бас ингээ орс тахта их амар сандгүй байсан байхгүй юу? Их санахгүй. Тэгээд их санахгүй байгаагийн шалтгаан нь юу гэхээр тэр би даалт энэ юм тэр одоо ингээл амар завгүй хичээл ном гэл ингээ гүгээд хаа санахгүй нэг анзаарахгүй гүгээд байгаа байхгүй. Нөгөө талаас ээж ялгаа аюух санд юм шиг байсан л та. Яагаад тэгэхээр охин маань яаж байгаа хоолоо хийж байгаа үсэж байгаа цагж байгаа л гэд. Тэгээд дараа нөгөө зуны амралтаараа гэртээ харчаад яг ээж асуужсэн. Та энэ санаад байд юм уу гэд тэр аюу мэдрэмжгүй асуулт байсан юм шиг. Санах нь ойлгомжтой шүү дээ. Тэгээ сая бас чамаа ингээд их санахгүй байгаа гэсэн чи би ингэж бодлоо л доо. Нөгөө гадаадд байгаа оюутнууд болохоор хичээл ном, ажил төрөл гэдэг ч юм ингээд олон сатах зүйлтэй болох нэг санах хугацаанд арай богоо. Харин магадгүй үнээр ээж аав нь болохоор ингээд амар санаад идэг. Ээж аав чи санаж байгаа шүү. Хаяг уцаар ярьж байгаарэ. За би бас асууя гэж бодож ирсэн юм аа. Сайн нэг хоёлаа хайлт ярьсан шүү дээ. Солонгос хэл, монгол хэл хоёр алтай язгуурын хэлээ гэдэг. Энтэй холбоотойгоор солонгос хэл сурч байгаа хүмүүс зориулаад нэг зөвлөгөө өгвөл
оюутнууд наашаа ирж байгаа оюутнууд бас айгүйх байгаа. 12 төгсөж байгаа хүмүүс ч юм уу тий. Гэтэ үнэхээр тухайн сурж байгаа хэлний хувьд юм бол надаа өөрийнхөө хүслээр сурвал зүгээр юм шиг санагдчихсан. Заавал ч нөгөө тууштай байдал, тасралтгүй байдал заавал ч шаарддаг болохоор өөрийнхөө хүслээр сурвал хин нэгэн шаардаад үнэхээр явахгүй. Тийм болохоор өөрийнхөө дуртай хэллийг сонгоод өөрийнхөө дуртай зүйлээр дамжуулаад зорилгоо тодорхойлоод хол хоёрын зорилгоо тодорхойлоод тэгээд хэлээсэй гэж бол хүсэж байна. Тийм миний хувьд юм бол ингээд 10 жил тахта англи хэл сурчихсан. Яг тэр үед болохоор би өөрийнхөө яагаад ингэж англи хэл сурж байгаа юм болоо, яагаад хийх ёстой юм болоо гэдэг юусэн мэдэхгүй зүгээр багш нар ингээд хэлээд байгаа болохоор цаанаас ингээд сур гэж хэлсэн болохоор ингээд сурчихсан. Тэгээд тийм болохоор тэр юм уу дуртай биш байсан болохоор тэгэж нэх бол дахиж гарсан юм шиг бол санагдав. Одоо болохоор яг хэлэн дүүнээр хэл ямар гоё юм бэ? Ямар гоё юм байсан бэ гэдгийг бол мэдэрсэн юм уу? Тийм болохоор ингээд дуртай учраас ингээд ялч өөрийн хүслээрээ ингээд сурчдаг. Тэгээд яаж хийж аваад материалаа олоод яаж хийж аваад цаг гаргаад бол хийх юм лээ. Тийм болохоор заавал тухайн хэлээр дурлаасаа л гэж байна. Одоо ингээд Монгол хүн ингээд үнэхээр хийя, сурья тэгээд одоо ингээд хичих юм бас солонгос хэлийг яг хугацаал асуумаар байна л да. Дээр нь хэлийг сурахад ийм тэдэс сарын дотор түргэн жилийн дотор сурчна гэсэн тодорхой хугацаа байхгүй л дээ. Гэтэл яг ингээд тууштай байвал нэг жил орчмын дотор сурах болов боломжтой. Би бас яг гэж сурчсан. Тэгээд би үнэхээр яг нэг коронагийн үеэр яг тэр цагийг бол ашиглаад солонгос хэлийг ээш нь хэлчихсэн байхгүй. Тэгээд ээштэйч бэлдээ солонгос хэлээч сураад явсан гэсэн үг тий. Тэгээд яг ингээд би өөрөө ганцаараа сууж хичээлээд төрлийн юм болохоор илүү надад аман суулгахгүй байхаа. Тэгээд хин цаад болохгүй би л хичээлээ. Хин цаад болохгүй. Тэгээд ерөөдөө өөрөө аюу дуртай байсан. Дуртай байсан болохоор ингээд яалч цаанаас ингээд хиймээр санагдаа. Тэгээд ингээд төсөөллөөрөө би ингээд солонгост очсон юм шиг мэдрэмж төрөө заавал одоо би очиод тийм хийндээ би өөрийнхөө мэргэжлийг тэр сургуульд очино гэл тийм аюу тийм сургаа энэ төр бол хайж үзэж ингээд кино драм тэгэл ингээд интернет сайт ашиглаад хайж үздэг байсан. Тэгээд тэр манай аюу нөлөөсөн ч магадгүй. Тэгээд тухайд тапг өгөөд тэгээд нааш ирчихсэн гэсэн үг шүү дээ. Ер нь одоо ийм юм бас байддаг шүү дээ. Монголдо солонгослын төвшин тогтоох шаардлагатай топик өгчүүд наашаа ирэх нь зүгээр байд юм уу? Эсвэл ирээд орчинд нь сурах зүгээр байд юм уу? Сургалтын төлбөрийн хувьд ч юм уу харьцуулаад харвал ямар вэ? Чи болохоор сурчаад ирсэн юм биш үү? Төлбөрийн хувьд юм бол тэнцэнэ сурсан гэдэг төлбөрийн асуудалтай гэж үзэх юм байна. Харин үнэхээр боломжтой гэж үзэж байгаа юм бол мэдээж орчинд нь сурсан хэлийг сурвал хамаагүй үрдэн тий. Ярианы хэллэг бичиг хэллэг гэж өөр шүү дээ. Тэгэхээр чи ярианы хэлээ хүмүүстэй харилцах гол одоо юм гэж ярианы хэл юм чинь. Ярианы хэлээ энэчнээ сурвал бас зүгээр мөнгөний боломжтой л байгаа. Мөнгөө би хэмнээ үнэхээр би өөрөө хийж байгаа гэж тамал Монголд сурсан юм тийм. Нөгөө орчинд нь сурна гэсэн чинь би анх Оросд очичоод бас миний төсөөлт юмс аахгүй би нөгөө Монгол 9 сард нав хэлний хэлхэлтэй жил бас яг коронатай тэгээ би 9 сард хэлний хэлхлийн маань хичээл эхэлсэн. Тэгээд онлайнаар хичээлээ үздэг байж байгаад 11 сард Оросд Москвад авчихсан байхгүй. Тэгээл хэлэх хэвээр орчинд нь сурна гэж бодлоо очиж байгаа шүү дээ. Тэгээл тэгсэн чинь очсон чи бүх юм захим дэлгүүрт ороод хөдөлгөгчтэй яахгүй өөрөө баркодыг уншуулад тэгээд ингээ өөрөө карта хийгээд гарна. Тэгэл ингээл ер нь ингээ миний нөгөө явж байгаа газар чинь метро, дэлгүүр ч юм уу нэг холдох байгаа шүү дээ. Тэгвэл нэг тиймэрхүү газраас чинь нэг юм орчинд нь ороод хүнтэй юм яриад байгаа юм байхгүй байхгүй. Тэг би дотроо яаж хинтээ орсоор юм ярих вэ гэж бодоод тэгээ сүүлдээ нөгөөд чи аргаа болцсон. Гадаагч парк маркетээс байгаа эмээ өдрийн танаас гэж байна. Сая нөгөөний чамд орчинд нь сурна гэсэн чинь яг миний тэр дурсан санаанд орлоо. Энээр тэгс авсан шүү дээ би. Тийм үү. Эсвэл тэгээ нөө чи ихээр худалдагчтай жижигэн дэлгүүрт орж мараад. Яг ихний ихтгэл байхдаа бол дөрмийн илүү голчлолоод тэгээ яг нэгдүгээр курст ороод Орос оюутнуудтай хамт амьдраад тэг илүү сайн сурсан. Тэгээд тэр үед яг хэлийг яг өөрөө ашиглаж ийж, өөрөө ярьж ийж хүмүүстэй ингэж ойлголцож ийж сурах юм байна гэдэг.
Яг ингээд өөр гадаад хэлээр ярина гэдэг чинь ингэдэг штеп. Нөгөө хүнийг ингээ ярьж байгаа нь сонсоод ойлгоно. Тэгээ ойлгоод буцаад тэрийг гаргана. Тэгээ тэр хугацаанд ингээд дандаа бодож явж байгаа штеп. Ялангуяа орос хэл бол ингээл за үл эзэн, үл үг, хий алгал гэл ингээл явж байгаа байхгүй юу. Тэгээд яг ярьж байгаа сурах аюулж бол орчинд нь сурна гэдэг нь ер нь бол хүн өөрөө ярьж сурах хэлээд байна тий. Тэнгүүд нөгөө нэг Монголд сурах юм бол нөгөө яг дөрмийн суурь юм аа авах. Чи бас тэгсэн мэт хойд тий ер нь бол анх ирчээд үнэхээр амнаас үг гарахгүй юм чам. Тэгээд яг нэг сар өнгөрөөд ирсэн юм гэхээр нөгөө суурьтай болохоор шууд аягүй хурд сайн шүү дээ. Тэгээд шууд хайваа. Аха. Би бас одоо ингэж солонгосын сурна гэж бодож байгаа. Уртаатай найзлнаа солонгосын сурж байгаа. Солонгосын сурахын тулд уртаатай бүр одлон батн найзлна. Тэгвэл би танаас орсон сурья. Тэгвэл болж штэ хоёлоо гоё. Чи надад солонгосын заад би чанд орсны жоох мэддэг юм болцсон. За. Одоо үзэгчдийгээ мартаад бид хоёр боо болоо явуулаа. Өвөө юм яа. Тийм. За одоо уламжлалын дагуу сүүлийнхээ асуултыг асууя. Манай дугаарын 40-р дугаарын сүүлийн асуулт. Миний асуулгыг орхитуулсан асуулт гэж магадгүй гэдгүүдээс асуудаг байхгүй би. Энэ нь ямар ч хэрэгтэй вэ гэхээр Солонгос руу сурахаар ирэх гэж байгаа эсвэл сурж байгаа ч юм уу? Тим хүмүүс зориулаад эсвэл ингээд Солонгос дахь Монгол оюутнуудыг төлөөлөөд хэлмээр байгаа зүйл юм уу? Тийм. Тэгээд энд ирчээд заавал ингээд зорилгоо битгий орхитуулаарай. Тэгээд ажил болон цагийн төлөвлөгөөгөө юусан гаргаарай гэж хэлмээрээ. Тэгээд зөвхөн өөрийнхөө зорилгыг за би бол сурахаар ирсэн. Сурахтаа илүү төвлөр. Би энэ мэргэжлэр ажиллана. Тэгээд ирж байгаа бол яг сурахтаа төвлөрсөн дээрээ харин үнэхээр ажиллахаар ирсэн хүмүүс байж магадгүй. Гэхдээ яг өөрийнхөө зорилгыг бол тодорхойлоод за аль нь одоо илүү өгөөжтэй юм болоо хэдэн жилийн дараа надад өөр ашиг өгч үлэн аль сонголт болоо. Би аюул сайн бодож байгаад бол одоо үйл дээр гэж хэлмээрээ тийм болохоор сурахтаа илүү төвлөрөөсэй л гэж би бол хэлмээр байна. Илүү буруу замаар харчихгүй тийм. Хичээлээ сайн хийгээд Хоолоо сайн идээ. Тийм хоолоо сайн идээ гараа. Тийм эрүүл мэндийн аюул сайн бодоод аха. За тэгээд уртаа бит хоёрын энэ хүртэлх асуулт хариултыг богино хэмжээний ярилцлагыг сонсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ бас одоо ингээд Солонгост сурталцаж байгаа Монгол оюутны туршлагын талаар ингээд багч гэсэн мэдээлэл хуваалцаач гэдэг хүсэл тавихад маань зөвшөөрч өөрийнхөө цагийг надад зарцуулсан манай үзэгчдэд зориулсан уртаадаа дахин талархал илэрхийлье. Урьсан баярлалаа. За ингээд энэ удаагийн бичлэг маань энэ үрээд өндөрлж байна. Баярлалаа баяртай. Уртаа солонгосоор. 안녕히 계세요. Bye.